Сегодня в Русском Думе Монгол улс анх удаа Оросын Юрий Гагарины Алексеевич Гагарины дурсгалд зориулан шинжлэх ухааны конференцэд оролцож байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа олон жилийн турш явагдаж байгаа хэдий ч өнөөдөр бол олон улсын төлөөлөгч нар анх удаа телемост форматаар оролцож байгаа юм а. Энэ бүх арга хэмжээнүүд бол Юрий Гагарины төрөсөдөрт зориулж жил болгон зохион байгуулдаг Гагарины уншлаг гэдэг ийм арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр энэ онд их өргөн хэмжээгээр зохион байгуулагдаж байна. Зөвхөн одоо Оросын холбооны улс дотроо биш, бусад олон орнууд өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцлоо. Монгол улс мөн одоо өөрсдийнхээ байр суурийг илэрхийлж энэ арга хэмжээнд оролцсон. Вьетнам, Венгер, Чехословак, Чех улсууд энэ арга хэмжээнд оролцлоо. Миний хувьд бол одоо сайхан үйл явдал боллоо. Эртний найзтуудтайгаа уулзаж цуцрааг нь харж суух ийм сайхан боломж өнөөдөр гарлаа. Монгол зөвлөлтийн найрамдалд бол монголчууд одоо их элгэмсэг халуун дотно ханддаг. Монгол улсад 1990-ад оноос өмнө олон мянган зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж амьдарч байсан. Тэдний ажиллаж амьдарч байсан газруудад мэдээж хэрэг орчин үеийн олон дамжилтуудыг харуулсан хөшөө дурсгалууд байсан ойлгомжтой. Тэр тусмаа одоо сансрын олон жижигхэн ч гэсэн хөшөө дурсгалууд үлдсэн байгаа. Энэ бүхэн бол мэдээж хэрэг хоёр орны ах トゥ угийн найрамдал хамтын ажиллагааг харуулсан ийм баримт болж цааш ч гэсэн үлдэх болно гэж би ойлгож байгаамаа.